Цаана фитнес тренер хүмүүс байна. За энэ удаагийн видеогоор нурууны дискний асуудалтай, нурууны дискний суулттай, нурууны дискний цүлхэлттэй хүмүүс зориулсан хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй 3 дасгалыг зааж байна. За бүгдээ дасгалаа ихтэй. За эхний дасгал Carlock гэж дасгал. Гараа нуруунд доогроо хийн. Энэ яагаад хийж байгааг бол нурууны ясыг тогтворжуулах гэсэн хөдөлгөөн гэж байна. Нурууны диск дачлахгүйгээр хөдөлгөөнгүй юм гэсэн. Хоёр дахь хөлс нь нэг хөлөө нуугсан. Энэ ард захны ясны хөдөлгөөнийг тэнцвэржүүлж байна. Ингээд яс хөдлөхгүйгээр хийн гэсэн. Энэ гараа газар тавиад захны дасгал явлаа. Цэжин биедээ шүүргэн толгоотойгоо. Толгойг ингэж ирүүндээ дааж өрөхгүй нүүр өргөж дээшээ хан руу таз руу харсан байна. Дээшээ өргөд 10 секунд байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За доош хөвтөж жоох хамраад хөлөө солиод дахиад 10 секунд. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Захны дасгал нь хэвлийн булчинг чангаруулж. За хоёр дахь дасгал руу оръё. За хоёр дахь дасгал нь bird dog гэж дасгал. Дөрөв хөлөд бүгд дээрээ алган дээр нуруу аим хотгор биш нуруу тэгшгэн. Цэжин биш шулуун байна гэсэн. 100 гар баруун хөлөөр шулуун хэвлийн чанга өгзөө чадлна. Арын хөлөө гүйцэж нүлмийгөө татаад өсгөр үгээжгээд гар өгшөө. Бие савлуулахгүйгээр аль хор тэмцвэртэйгээр байна гэсэн. За эхлэе. 10 секунд байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нүүрэлтэй. Бижилхэн хүн шулуун үлмий татаад гараа өгшөө. Цэжин биер ингэж нуруугаараа хотолцохгүй, нуруунд дээр чи ямар нэг юм тавьсан ч гэсэн хөдлөхгүй байхаар юм. За 10 секунд бэрийг 2 3 4 5 6 7 8 9 10. Окей, хоёр дахь дасгалыг явуулаа. Гурав дахь дасгал. Side plank. Тэр нь бол үндсэн үйлдвэрний. Энэ маш хэцүү байх юм бол өдгөө нуглаад тийм. Өдгөө 90 градус нуглаад тохой ташаа өвдөг 3-1 шулуунд. Энэ байдлаасаа таазаа өргөөд 10 секунд байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ дасгалыг хоёр талдаа хийнэ мүү. За ингээд энэ дасгалуудыг хоёр талдаа 10 секундээр 5 удаа эхний раунд тойроод баг зэрэг амраад хоёр дахь раунд 10 секундээр 3 удаа дахиад баг зэрэг амраад 10 секундээр ганцхан удаа хийхэд болно. За энийг өдөрт 1-2 удаа хийхэд хангалттай гэж байна. За тэгээд асуух зүйл байвал комент бичээрэй. Өнөөдөр яг ингэж